Бурхан алдан уулыг уул гэж нэрлэж байгаа асуудал дээр би бас яхан сэтгэл дундуур байна. Уг нь бол энийг бурхан халдун хайрхан уул гэд нэрлээд энэ юун дээр оруулаад ирвэл уг нь бол монголчуудын маань хэдэн мянганаараа шүтэж ирсэн юм сайхан хайрхан. Тэгээ энийг та бүхэн маань энэ дээр бас бодолцож үзээч. Энийгээ судалсан юм уу? Баталсан шүү дээ. Одоо ямар хариулт өгье? Би яагаад энэ дээр жаахан оролцоогүй сэтгэл дундуур байгаад исэн гэхээр эмэгтэй хүн бас энэ хайрхны нэрийг хөндөж орж ирсэн л дээ. Тэгээ маш олон эрэгтэй хүмүүс ирчүүд байгаа мөртлөө ер нь бол эрэгтэй хүн жалахдаггүй хайрхан шүү дээ. Оюун хорол сайдаа та бас энэ дээр анхаарах хэрэгтэй. Таны энэ нэр орсноос болж таны саяны энэ хайрхан хүндрэгч байгаа шүү. Би бол Монгол хүн билег бас юугаад дээдлж явдаг хүний хувьд энэ зүйл дээр бол хайрхныхаа нэрийг хүртэл сээрэлдэг. Эмэгтэй хүн хүртэл цасал сүгэ холоос өргөд байж идэг. Тэгтэл одоо ингээд нэр өгөх гээд яваад байгаа зүйл бол бас төмөн олны дунд бас янз бүрийн зүйлүүд болж шүү. Тэгээ энийгээ бол та нар маань би бол энэ дээр завсарлага авахыг хүсэж байна. Үнэхээр завсарлага төмөн олон харж байгаа шүү. Завхлан гэж хууль бол батлагдсан. Бурхан халдун хайрхан уул гэж нэрлэхгүй одоо байх юм бол энэ бол үнэхээр одоо дэлхийн ЮНЕСКОд ч бүртгүүлээд хэрэггүй дээ. Энэ Монгол улсын төмөн олны одоо үе үеэрээ шүтэж ирсэн юм хайрхан шүү. За энэ дээр бол би ийм саналтай байна. Одоо баталсан шүү дээ. Бид нар ер нь Монгол улсын их хурлд сонгогдсон гишүүд хилцэж байгаа асуудлуудаа бас судлаж, уншиж, олон нийтэд бас ярьж хэлж байгаа юм бодож ярьж сурмаар байна. Энэ бол тоглоом биш, ер нь инээдэмж биш. Монгол улсыг байгуулж, Монголын эзэнт гүрнийг үндэслэгч их эзэн Чингис хаан бурхан халдууныг өглөө бүр мэлаасуугаа, өдөр бүхэн тагсуугаа, ургийн ураг минь ухан мэдтүгэ гэж айлаад ингээд монголчуудын мөнхийн шүтэн уул болгосон байдаг юм аа жахлан гишүүнэ. Ингээд бурхан халдун уулыг 12 дугаар зууны үед л Монголын эртний хууль цаазын бичиг бол халахчуранд дархан цаазтай уул болгоод ингэж нэрлсэн байдаг. Тэгээ 100 мянганы машинстартай зургийг одоо хийхдээ энэ уулынхаа нэрийг арай жоохон өөрөөр хинтий хаан уул гэд нэрлсэн байсан юм байна. Тэгэхээр энийгээ бол бурхан халдун уул гэдгээр нэрлэж нэршсэн энэ заншлаар нь Монгол Улсын газрын зураг дээр тэмдэглэг за хинтийн нуруунд байгаа 2361.5 метрийн өндөртэй энэ уулыг бурхан халдун уул гэж нэрлэж байгаамаа л гэж нэршсэн нэрээр нэрлэж байгаа. Ингээд Монгол Улсын ЮНЕСКОгийн өвд бүртгэгдсэн Монгол Улсын ерөнхийлөгч үндэсний өв соёлыг хадгалж хамгаалах, сурчлан таниулах ийм ажлыг 2010 оноос эхэлж эхлүүлээд энэ санаачлагыг гараад ЮНЕСКОгоор 5 жил хилцэгдсэн Монголын үе үеийн бүх эрдэмтэн судлаачид оролцоод энэ асуудлыг шийдсэн юм аа. Тэгэхээр өнөөдөр улсын их хурлын одоо гишүүд гэдэг маань энд ороод сонгогдоод ороод ирчээрээ бүх зүйлийг мэддэг юм шиг болгож ингэж ярьж буруу сурчилгаа хийж бас болохгүй. За Баасгүй гишүүн, Эс Жавхлан гишүүн хоёрыг бас яг бүр 100% буруутгах арга байхгүй шүү. Засгийн газар асуудлаа өргөн барихтаа буруу зөрүү нэртэй утга ойлголтын хувьд бас нэг янз янз болохоор орж ирсэн. Харин хилцүүлгийн явц дундууд их хурл байнгын хороо бол засаж залруулсан. Тэрийгээ бол яг хоёр гишүүн бол дутуу ойлголттой байгаа юм байна. Одоо гарсан шийдвэр бол ном дүрмээрээ болсон. Өргөн барихад бол асуудал байсан. Энэ хоёрыг бас шууд буруутгаад байж ер нь хэрэггүй байна.